Та бүхний өдрийн мэндийг хүргэе. За энэхүү хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. За Монгол Ардын намын хувьд ч гэсэн социал демократ үзэл баримталтай. Тэгээ энэний нэг үнц нь бол ардчлал байдаг. Тэгээ энэ утгаараа бол бид бүхэн энэ хуулийг бүрэн хэмжээнд дэмжиж байгаа. За практик шаардлагын хувьд бол бас энэ шаардлагатай байдаг. Жилийн жилд яг энэхүү арга хэмжээг үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд хэрхэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх вэ? Тулгуур төр байгуулагдсны цаашлаад их Монгол улс байгуулагдсан гэдэг янзаар хэлэгддэг. Тэгээ энэ утгаараа бол энэхүү нэршлиг хуульчилж цаашдаа бас практикт хэрэглэхэд амар болох нь зүйтэй гэж үзэж байгаа. За ер нь нөгөө талдаа бол үндэсний их баяр наадмын тухай хуулийг бид бүхэн бас харж үзэх шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэхүү баяр наадмын тухай хууль бол нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх ард иргэдийн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хэм хэмжээг тодорхойлох хууль байхад үүн дотор үндэсний спортын асуудлууд бас орж ирдэг. Ингэснээр бас баяр наадам дээр ард иргэдэд бухимдал үүсгэх нөхцлүүд гарч ирдэг. Тэгээ энэ ч утгаараа энэ дотроос энэ үндэсний спортыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар салгаж цаашдаа авч үзэх нь чухал гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр үндэсний спорт бол бид бүхний хувьд өв соёл байдаг. Тэгээ энэ ч утгаараа мэрэгжлийн спорт цаашлаад өндөр дээд хэмжээний спортоос ялгарлаж өөр байдлаар хуулийн зохицуулт хийх нь шаардлагатай бөгөөд үүнийг үндэсний баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх буюу ард иргэдийн баяр наадмаа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээс салгаж үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас цааш үндэсний их баяр наадмын тухай хуулийн дээр өөрчлөлт нэмэлтээр оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээд энэхүү баяр наадмыг талаар тэмдэглэлт хүрээнд хэрхэн дурдж хэрхэн нэршиж явах вэ гэдэг энэ хуулийг бол бүрэн дэмжиж байгаа. За баярлалаа.